мэцхан хүүхдүүдээ иргэний өсөн болох сорилын ээлж хичээлийн сэдв эхэлж байна. Өнөөдрийн хичээлийн сэдвээр ойлголцсноор бусдад туслахад болон тэднийг баярлуулахад хүмүүн хэлбэр болохыг ухаарах. Ойлголцол гэж юу вэ? Та бүхэн дэвтэртээ бичээрэй. Ойлголцол гэдэг нь хэн нэгэнтэй мэдээлэл солилцож, өөрийгөө бусдад илэрхийлэх, хүмүүс бие биетэйгээ харилцах, үзэл бодол, итгэл үнэмшил, хандлагаа солилцох, нийгэм түүхийн туршлагыг эзэмших, нарийн төвхтөө олон талт үйл явц юм аа. Бид сургууль болон сургуулаа төгссөний дараа маш олон хүмүүстэй харилцдаг. Нийгмийн харилцааны явцад хүмүүсийн ялгаатай байдлыг ухаан тэдэнд урам зориг өгөх, бусдын зовлон бэрхшээлийг ойлгож сурах нь өөрийн болон бусдын тусыг бодсон, инэр нэгүүлсэнгүй сэтгэл үүсгэхэд чухал үүрэгтэй. Бусад хүн жаргалтай байна уу? Зовлонтой байна уу? Юу хүсч байна, юу хүсэхгүй байна? Эдгээр асуултанд дэвтэртээ бичин хариулж өчээрэй. Ялгаатай байдал гэж юу вэ? Хүн бүхэн өөрийн гэсэн өнгө төрх, царай зүс, зан ааш, үзэл бодлын хувьд өөр байхыг бид ялгаатай байдал гэж нэрлэдэг. Бид нэг нэгээсээ ялгаатай байж, хувь хүн бүр өөрийн гэсэн онцлогтой, санаа бодолтой байж гэмээн олон ургалж үзлийг бий болгож, амьдрал өрнүүн хөдөлгөөнтэй, хүсэл тэмүүлэлттэй, сонирхолтой болдог. Бусдад хэрхэн туслаж баярлуулах вэ? Та бүхэн бусдад хэрхэн тусалдаг талаараа дэвтэртээ бичээрэй. Монголчууд аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэсэн сургаал үгээр хүмүүс чамд туславал ач тусынх нь хариуд боломжоороо эргэж тусал гэсэн ухааныг үр хойчдоо сургамжилсан. Бусдад туслах, тэднийг баярлуулах хамгийн гол нөхцөл нь ойлголцох явдал юм аа. Бусдыг мэдэрч ойлгох нь яагаад чухал вэ? Нэгдүгээрт аливаа хүн бусдтай ямагт хамааралтай байдгийг ойлгож өөртөө итгэлтэй болдог бол ойлголцлыг эрхэм болгодог хүмүүс үе тэнгийнхнийхээ итгэлийг олох, тэдэнтэй нөхөрлөх, харилцаа холбоо тогтоох зэрэг давуу талтай. Мэдэрч ойлгох чадвартай, хүнийг үе тэнгийнх нь болон бусад хүмүүс хүндлэх магадлал өндөртэй байдаг байна. Бусдыг мэдэрч ойлгохын тулд дараах үйлийг өдөр бүр өөртөө дадуулаарай. Өөрийн үйл хөдлөлийн үр дагавар бусдад хэрхэн нөлөөлж байгааг ажиглах, бусдад тохиолдсон таагүй зүйл болон бэрхшээлтэй асуудлыг өөр тохиолдсноор төсөөлөн бодоод ойлгохыг хичээх, бусдын эрх сүрэг сэтгэл хөдлөлд санаа тавьж тэдэнд юу тохиолдсныг ойлгож туслахыг хичээж байгаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.